Улсын хурлын дарга их гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2019 оны 9-р сарын 26 оны өдөр Улсын хурл өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдээлэл 2021-ээс 2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлцгээсг асуудлыг төсвийн байнгын ороо 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал дүгнэлтийг гаргаж та бүхэнд танилцуулж байна. Хууль санаачлах засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх, бизнесийн орчныг дэмжих бодлогын үр дүнд 2019 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт төлөвлөснөөс нэмэгдсэн. Аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн болон төлбөрийн чадвар нэмэгдсэн. Татвар гайлын шинжил газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль эрхцэн орчин сайжруулсан зэрэг нь төсвийн орлогын хэмжээг нэмэгдүүлэх боломж байгаа. Мөн агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төсөвт байгууллагуудын шатахуун дулааны зардлыг хүн терапийн өсөлтөд уялдуулан нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, Монгол Улсын хурлаар батлагдсан зарим хуулиудыг 2020 оноос хэрэгжүүлж эхлэх нь төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байгаа зэргийг харгалзан нэгдсэн төсвийн 2020 оны тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхээр хуулийн төслийг боловсруулсан байна. Байнгын орооны уралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүн оюун хорл Жойж Сурнаар төсвийн хүрээний мэдээлэлд төсвийн зарлагыг батлагдсан дүнгээс нэмэгдүүлж тооцсон хөрөнгөөр хавдар судлалын үндэсний төвийн орлогыг 100-аар нэмэгдүүлэх шаардлагатай санхүүжилтийн их үүсвэрийг шийдвэрлэж болох эсэх. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2020 оны төсөлд төрийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлсэн. Малчин хуваарь хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх тухай хуулийг 2020 оноос хэрэгжүүлэхээр тооцсон. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүд олгох зэрэг асуудлуудыг олон улсын баялагчдын сантаа зөвсөлдсөн эсэх талаар асуулт асууж хариулт авсан бөгөөд Улсын хурлын гишүүн оюун хорл нийгмийн тулгымцсан асуудлуудын нэг болоод байгаа хавдар судлалын үндэсний төвийн орыг 100-аар нэмэгдүүлэхтэй холбоотой зардлыг 2020 оны төсөвт тусах асуудлыг төсвийн ажлын хэсэг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан болно. Хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дамжид төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдээлэл 2021-с 22 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсэг талаар төсвийн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа.